англи хэлийдэг цувралаараа must have done гэдэг одоо таамаг дэвшүүлдэг өгүүлбэрийг үзье. Тэгэхээр бид нар must-ийн араас үүдэх анх дахь хэлбэр дээр орж ирээд хахад зөрчиж болохгүй хатуу одоо шаардлагыг илэрхийлдэг учраас заавалчгүй тэгэх ёстой гэж орчуулдгаа гэж үзчихсэн. Гэтэл must-ийн араас үүдэх анх дахь хэлбэр дээрээ биш, харин have гэж байгаа үүдэх 3 дугаар хэлбэр дээр хувирч ороод ирэхээр энэ огтхон ч ёстой гэсэн үг биш бөгөөд харин өнгөрсөнд болсон байж болох хуулийг өнөө цагийн өнгөнөөсөө ямар нэгэн шинж тэмдгэн дээр нь тулгуурлаж байгаа дасар өндөр магадлалтай таамаг дэвшүүлэхэд ашигладаг учраас тэгсэн байна л да, тэгсэн болж таарлаа шүү, ингэснээс гарцаагүй янз нь гэж орчуулдаг болчдөг юм байна. Жишээ нь you must have been very lively when you were young. Тэгэхээр энэ бол одоо та залуу байхдаа их цоглог байсан байх та. Цоглог байсан бололтой гэдэг шүү. Янз нь гэд. Одоо тэгээд хүнийг харж байгаад бид нар байр байдлыг харж байгаад одоо таамаг дэвшүүлдэг яг үнийг л одоо илэрхийлж байгаа юм. Түүнээс биш одоо та заавалчгүй одоо маш их цоглог байх ёстой байсан ингээд байгаа юм биш ээ. Дорж must go the alone гэвэл одоо дор заавалчгүй тийшээ ганцаараа явах ёстой гэж байгаа шүү дээ. Гэтэл дорж must have gone the alone гэвэл энэ цаад дорж чинь тийшээ ганцаараа явцсан бололт байдаг шүү янз нь. Явцсан байна л та гэж одоо таамаглаж байгаа таамаг болцдог байна шүү дээ. Тэгэхээр одоо энийг бол бид нар өнгөрсөн дэх таамаг гэж үздэг байх нь шүү дээ. Түүнээс биш ёстой гэдэг юм биш ээ.